За билетээ бичүүлчлээ. 200к ачаанд өгчлөө. 2 цаг 40 минутаас Лос Анжелес руу нислээ. 10 хэдэн цаг нисгэлээ. 12 3 цагч нисгэлээ. Лос Анжелес Улаанбаатарын доор ийддэг шүү. Онгоцонд ороод ирлээ. Амар том онгоц байна. Амар их хүнч байна. Бүжигнж байна да. Урталтаа нэг ийм их хүчтэй сайтай. Энд 12 цаг нисэн дээ. За Лос Анжелес газарлаа. 5 сарын 7-ны 14 цагт нисээд 14 цаг 40 минут нисээд 5 сарын 7-ны өглөө 8 цаг 10 минут Лос Анжелес газарлаа Токиогоос. Эндээс ачаагаа аваад төв рүү орондоо. За ямар ч гэсэн гайлер нь гараад ирлээ. Бид хоёрыг аялал гэж байна. Баах юм асуулаа бас яах ч энэ гэл. Тэгээ одоо энэ Flyway гэдэг энэ автобус суугаад төв рүү орох юм байна. 50-60 минутын дотор ордог гэсэн. Тэгээ метрод сууя гэсэн чинь 2-3 дамжихаар юм шиг байна. Тэгээд метрог дараа нь л сууя. Өнөөдөр ямар ч гэсэн Flyway гэдэг автобусаар шууд төв рүү орох бодож байна. You don't have a look at the car. Oh. Yeah, right here. Okay, thank you. Oh, sorry. Bye. 6. Here. За хотын төв рүү давхиж ирсэн чинь ингээд урдны зам нь бол үнэхээр үргийн юм байна. Аргагүй нь автомашины нийгэм. Машинаар л бүх ажлаа амжуулдаг ерөнхийдөө. Японд болохоор тэгэл метро энтрээр явцдаг болохоор бас энэ зам ав нарийнхан мэдэн шүү дээ. Энэ тэгс чинь нэг талтай 7-8 нийт юм уу? Яг энэ хэсгэр бол тий. Тэгэхээр нөгөө талтай бас 7-8 нийт амар. За тэр Лос Анжелесийн моднууд биш. Далдуу мод гэдэг юм. Юу гэдэг вэ? Ирсэн байна. Автобус суугаад төв рүү орж байна. Автобус төв багсаа. Амар олон сонсогдож байна. Талын талд нь сууж байгаа шүү дээ. Манай автобус ч жоо сигналдж байна л да. За сайн нөгөө автобусаас буугаад Union Station дээр хүрээд ирлээ. Ийм газар байт юм байна. Эндээс метронд суугаад буудлын руугаа явна. Буудлын руу 30 минут л юм байна. Холливуудын нөгөө нэг ойролцоо тий буудал авсан байгаа. Энэ доошоор одоо метро суунаа. Тэр саяныхаа метроны буудал руу орж ирээд метро B гэдэг тэр улаан өнгөтөр сууж явах юм байна. Тэр нь ийшээ байгаа юм байна. За эндээс нөгөө нэг метро суух карта авдаг юм байна. $2 гэж байгаа шүү карт. Тэгээ өөрийнхөө явах газрынхаа төлбөрийг төлөөд ийшээ $20 хийсэн чинь ингээ баах бутгах юм гараад ирлээ. Энэ картнаас ийшээ унаад ирт юм байна. Бас болчлаа. Жоо хууч дотор метрол байт юм байна. Гэтэ хүн амар баг суудаг. Энэ цагаар бол 11 цаг 30 минут болж байсан уу? Хүн айгүй баг суужлаа. Тэгээ зарим нэг метроны буудлаа алгасан гэж хэлээд энэ цагдаагийн үйл ажиллагаа өгч байгаа учраас гэнэ үү? Ямар нэгэн юм болсон бол л доо. Тэгээ бид хоёрын буух буудлын дээр бол зогссон. Тэгээ одоо эндээс алхахад буудлын маань нэг 10 минутын газар. Тэгээ дээшээ гарна да одоо. Инженер гарахтаа дардггүй гэсэн. Шууд ингэ гараа явчих юм билээ. Японч бол гарахтаа дарддаг. Энд ч болохоор үнэн адилхан болохоор Японч явах тусмал үнэн өссөн шүү дээ. Thank you. За бид өөр America's Best Value Inn гэдэг энэ буудалд болсон байгаа. Энэ хэвдээ бас хямдхан буудалд орноо. Тэгээ нэг 3-4 хоногийн 2 сая төгрөг юм уу. Энэ хажуу талдаа энэ 99 центийн дэлгүүртэй байна. Тэгээ хамгийн гол нь эндээс нэг Hollywood sign Beverly Hills мэс гэх нэг бидний үзэх гээд байгаа юм. Эндээс амар ойрох юм байлээ. Тэгээ одоо эндээс алхаад нэг 20 хэдэн минут алхаад Hollywood-ийн сайн харагдах юм шиг байна. Бичиг. Юу ч гэсэн алхаад үзье. За бид түрсэн алхаж байгаад энэ супермаркет руу газар ороод ирлээ. Тэгсэн чи энэ ус мусыг хараач тээ. $3 гэдэг ч одоо Япон мөнгөөр чинь
$3.29 Япон мөнгөөр ч марк 510 yen. 12 сая төгрөг юм уу? 12 сая төгрөг орчим юм уу? Юу лээ? Тэгээд энэ Япон зардаг нөө Японоос зардаг Монгол ч гэсэн зарж байгаа хэл та. Энэ Monster энэ чинь ингээд савлгаа амар том болчт юм байна. Японд ч амар жижиг мэдэх байхгүй. Нэвгүй харагддаг юм байна. Тэгээд бүрийн навраг биш шүү дээ. Ийм том. За нөгөө Холливуудын нөгөө бичгтэй ойрхон буудлын дээр ирсэн чинь галтгийнхын буудлын ийм юутай байна. Тэгээд дээшээ харангуутаараа. Дээшээ харангуут нөгөө нэг пилон хийдэг, хурц хийдэг юм байгаа сте. Тэгээд галтгийнхын буудлын ийм юугаар чимэглэгдсэн. Эндээс нөгөө Холливуудын янз бүрийн бүтээл гардаг студент тэр эндээс маш ойрхон байд юм байна. Тэгээ нөгөө 5 хошуунд хүний гар үсгт 5 хошуунд бас эндээс ойрхон. Холливуд гэсэн бичиг бас эндээс маш ойрхон байд юм байна. Тийм болохоор ингэж энэ стейшнээ чимэглэсэн юм байна л да. Стейшнээс гараад ирсэн 5 хошуутай гудам маань шууд угтаж авч байна. Энэ Jennifer Aniston. Pharrell Williams шүү дээ. Энэ Happy дуулдаг. Mariah Carey. Max Bubu. Over.